Үзэгчтэй ярилцах цаг нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр бол 3 сарын 18-ны өдөр буюу Эр цэргийн баярын өдөр тохиож байна. Тэгэхээр телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй, ирчүүдтэй баярын мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр ярилцах цагаараа хүндтэй зочдыг үзэгч танд танилцуулах гэж байна. Тэгэхээр Монгол Суу ухааны Монокол Академи ерөнхийлөгч доктор Бат-Отхон, за Суу ухаан танхимын дараагаа Чимэд Очирнараа манай урилгыг хүлээн авч ирээд байна. Та бүгдэд энэ орой мэндийг хүргэе. За та бүхэнд энэ орой мэнд хүргэе. Мөн телевиз үзсэн суугаа нийт үзэгчтэй өнөөдрийн цэргийн баярын мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр Эр цэргийн баярын өдөр тохиож байгаа. Тэгэхээр Монгол хаан ухаан гэдэг энэ 7 хоногийн нэм гарагт үн төлбөргөөс лекц болох гэж байгаа. Энэ тухай бас үзэгчтэй яг ямар лекц болох гэж байгаа юм бэ гэдгээсээс яриагаа эхлэе. Яагаад Монгол хаан ухаан гэж лекцээс нэрлсэн юм? Ер нь бол манай Монгол Суу ухааны Монокол Академи байгуулагдсан цагаас хойш нийгмийг соён гэгэрүүлэх ажлыг бол идэвхтэй хийж ирж байгаа. За энэ маань ч бас тодорхой үр дүн төрөө явж байгаа. Бид нар жил болгон 3 сарын 1-ээс 10-ны өдрүүдэд мартын 8-наар эмэгтэйчүүдийг охид бүсгүйчүүдэд соён гэгэрүүлэх ажил хийдэг. Залгаад 3 сарын 10-наас 23-ны хооронд бол эрчүүд, хүүгүүд, залуучуудаа соён гэгэрүүлэх ажил хийдэг. Тэгээ одоо яг энэ одоо бол бид эрчүүдтэй зориулсан соён гэгэрүүлэх ажлаа эхлүүлээд явж байна. Тэгэхээр энэ ажил маань 3 сарын 23-нд дуусдаг. 23-нд бид нар соёлын төвөргөнд нийт одоо нийгэм ард олондоо түн олондоо зориулж Монгол хаан ухаан гэдэг нэртэй үн төлбөргүй лекцийг хүргэж цэргийн баярын бэлэг барихаар бэлдээд байж байгаа. Тэгэхээр ер нь бол манай ирчүүдийг 3 ангилдаг. Тэгэхээр яг юу гэж 3 ангилдаг вэ гэхлээр бол амьдралыг улсыг засч авч явдгаар нь эрдэм ухаанаар нь 3 ангилдаг. Тэгэхээр сайн эр хүн, за эрхэм сайн эр хүн, мөн хаан хүн гэж 3 ангилдаг. Энэ 3-ыг бас та телевиз үзэж байгаа үзэгчдэд дэлгэрүүлж тайлбарлаж өгөөч. Яг энэ тус-тусд нь сайн эр хүн гэж ямар хүнийг хэлдэг, мөн хаан хүн гэж ямар хүнийг хэлдэг, эрхэм сайн хүн гэж ямар хүнийг хэлдэг. Телевиз үзэж байгаа үзэгчдээс ойлголтыг хүсэн зүгээр ах гэж бодож байна. За Чингис хаан хэлсэн байдаг бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Тэгэхээр бие засах болоод гэрээ засдаг ухаан нь бол энэ эр хүний уламжлалт зөвхөстэй 25 эрдэм ухаанаар төвшөнд эзэмшсэн бэ гэдгээр нь ер нь бол тэгэл ангилдаг ирчүүдийг. Тэгэхээр эхлээд эр хүн болох тухай. Тэгэхээр эр хүн болж хүн өөрөө бие засч өөрийнхөө амьдралыг авах явах, амьдралыг гэгэрэл авч явах чадвартай болохын тулд эхлээд монгол хүн болохын 9 эрдэмд суралцдаг. Дараа нь эр хүн болохын 10 эрдэм, эцэг хүн болохын 6 эрдэм гэсэн ийм эрдэмүүдэд сураад энэ бүгдийг бүрэн төгс эзэмшихээрээ тэр эрхэм сайн эр хүн болж тэр амьдралаа аваа явах тийм засах чадвартай тийм хүмүүс болдог л та. Жишээ нь монгол хүн болохын 9 эрдэмд бол жишээ нь элбэрэл, инрэл, хайр, шударга, бат журам, ёс төс гэх мэт ингээд 9 эрдэм. Энэ нь болохоор ерөөсөө монгол хүний тэр хүнлэг чанар, монгол хүний бат журамтай шударга чанар, монгол хүний ноён нуруутай гэсэн энэ үндсэн ийм шинжүүдийг бол олж авдаг. Эрхэм сайн эр хүнийхээ бол ерөнхийдөө бат журамтай, ёс төс, өвдийнхөө сургаалыг одоо хүндлэн дээдэлдэг гэх мэт ийм эрдэмүүд байдаг л та. Тэгэхээр Бат-Отхон танаас би нэг юм асуумаар байна л та. Тэгэхээр яг сайн гэрийн эзэгтэй гэж бол миний бодлоор эрхэм сайн эр хүндээ орох уу? Тэгээд ер нь манай Монголын залуучуудыг зарим залуучууд бол ноён нуруутай яг гэрийн эзэн маш сайн гэрийн эзэн байж чаддаг. Зарим залуучуудын хувьд бол яг тийм ээ эхнэрээрээ тижээлэгдэг гэдэг ч юм уу, ер нь ухамсар муутай байдаг гэл ер нь гадуур маш их яриа байна л та. Таны бодлоор манай Монголын залуучууд ер нь ямар байна вэ таны нүдээр? Маш хангалтгүй. Тий, бид нар бол ер нь бол Монголын ард түмэн сайхан үг хэлдэг шүү дээ. Тос дотроос өвддөг гэж. Тэгээ Чингис хаанч нэг агуу сургаал бий. Улс гэрийн гадаад дайсан бол төр зургийн дайсан. Тэрийг бол яач ч ялж болно. Харин улс гэрийн мөнхийн дайсан бол дотоод дайсан байдаг. Дотоод дайсан гэдэг бол гэгэрэлгүй хүн гэж. Тэгэхээр Баттотгоны дотоод дайсан бол Баттотгон өөрөө. Баттотгоны мөнхийн дайсан бол Баттотгон өөрөө. Баттотгон бие засч авч чадахгүй бол чи өөрийнхөө мөнхийн дайсан, өөрийнхөө дотоод дайсан. Тэрнтэй адилхан Монгол улс үндэстэн өнөөдөр дорой буураа байгаа нь энэ ирчүүд нь, энэ эмгтээчүүд нь бүгд улсынхаа дотоод дайсан болсон.
Тийм учраас Монгол суу ухааны нэг их том зарчим байдаг юм. Алдааг өөрөөсөө ир. Бусдаас битэр гэж. Тэгэхээр бид нар дороо буураа байгаа тэр гадаадын долларын эзэд, банкны эзэд тэр гадны хөрөнгө оруулагчид энэ Монголыг булаан дээрэмж байгаа хүмүүс биш ээ. Тэдэрт биш. Харин тийм байдлыг тэдэрт ашиглуулах тийм байдлыг үүсгэж байгаа. Энэ 3 сая гэгэрэлгүй монголчууд болчиход байгаа. Тий. Тэгэхээр гэгэрэлэхээр бид нар том юм бодож болохгүй. Бурхан будаа шиг гэгэрээд бясалгаа суух юм биш. Энэ бол Монгол суу ухаанд сургадгаар бол зөв үнийн шударга ариун байна. Тэгвэл гэгэрэл гэж байгаа. Тэгээ өнөөдөр 3 сая монголчуудад зөв дутагдж гин үү? Дутагдахын дээр дутагд. Үнэн дутагдж гин үү? Дутагдахын дээр дутагд. Шударга ариун дутагдж гин. Тэгэхээр бид нар өөрөө өөрсдийнхөө дайсан, өрх гэрийнхэн дайсан, улс гэрийнхэн дайсан. Тэгэхээр бид нар энийг л нийгэмд ойлгуулах гэж яваад байгаа юм л да. Соён гэгэрнэ гэж энийг л хэлж байгаа юм. Түүнээс биш худлаа эмийг үнэн гэд 1000 давтахаар хүн үнэн гэж итгэдэг. Энэ бол тарих угаалт. А бид нар тарих угаах гэдэг юм биш. Ерөөсөө л байгаа бодит үннийг нийгэмд мэдүүлээд хүлээн зөвшөөрүүлээд өөрсдөө засъя. Тэгвэл Монгол улс гэдэг нэг юм цавтаа тос чинь дотроосоо өтөхгүй. Дотроосоо харин улам гэгэрлийнхээ үр дүнгээр улс үндэстэн хүчрэгждэг. Ер нь 13 дугаар зууныг судлахад их Монгол улс тийм л байсан юм бэл. Ерөөсөө үндэстнэрээ ард түмнэрээ тэр чигээрээ гэгэрсэн байсан. Тэрэндээ л хүчрэг байсан юм бэл. Түүнээс биш тэр дайм байлдаан зэвсэг техниктэй биш. Тэгээд та бол тэр дөрөв асууж जैन тэр эр хүнийг ерөөсөө энэ амьдралыг гэгэрлэр засах чадвараар нь эр хүнийг дөрвөн төвшөнд хуваадаг. Муу эр хүн, сайн эр хүн, эрхэм сайн эр хүн, хаан хүн гэж. Муу эр хүн гэдэг чинь энэ амьдралыг гэгэрлэр засах эрдэм ухаануудыг ерөөсөө огт эзэмшээг үнийг хэлж байгаа. Тэгэхээр эрэгтэй хүнээс гарч байгаа муу мухай болгон алдаа болгон муу эр хүн. Харин бие зассан. Зөвхөн бие зассан төдий эрэгтэй хүнийг бол сайн эр хүн гэж. Харин өрх гэрээ бүрэн засцсан эрэгтэй хүнийг бол эрхэм сайн эр хүн буюу гэрээ эзэн гэж. Харин улс гэрээ хамгийн сайн засцсан эрэгтэй хүнийг бол хаан хүн гэж. Ердөө маш энгийн. Бид нар нөгөө дипломын бакалавр, магистр, PhD, доктор, сайенс доктор гэж авдагтай яг л адилхан. Тэгэхээр монголчууд бол өнөөдөр бол бид нар энэ эрчүүд маань энэ эр хүн, сайн эр хүн, эрхэм сайн эр хүн, хаан хүн болохын тулд эзэмшдэг тодорхой эрдэм ухаанууд байна. Тэрийг бид нар мэдхээ байцсан. Тэгээд өнөөдөр юу гэж ойлгож байна гэхээр эрэгтэй нэг хүүхэнтэй унтчихараа би эр хүн болчлоо гэж боддог. Тэгээ одоо улсын драмын театрт номер 1 тайзан дээр нь эр хүн болгоод өгөөч гэд сексийн тухайд жүжиг явж байгаа байхгүй. Энэ биш. Эмэгтэй хүн бол нэг эрэгтэй хүнтэй хавьтаж ойртоо унтчихараа би эм хүн болчлоо гэж бод. Үгүй. Эр хүн болно, эм хүн болно гэдэг чинь энэ тарих ухаанаараа болохыг гэлтээ. Тэгвэл хаан хүн гэж юм. Ухааны хаан болсон хүнийг хаан гэж шүү. Угаасаа хаан гэдэг үг чи өөрөө ухаан гэдэг үгнээс гаралтай байна. Уун гээгдээд хаан болсон байт юм байна. Тэгээ урд нь уу нэмчүүл ухаан болдог. Тэгэхээр ухааны дээд орой ноён оргил болсон ухааны хаан болсон хүнийг л хаан хүн гэдэг. Тэгэхээр тэр ухаанаараа ард түмэндээ хүндлэгдэж ухаанаараа ард түмнээс цоо ялгарч гарч ирсэн тэр хүний чинь л хаан болгоод тавиал тэр хүн ухаанаараа улсаа засдаг. Тэгэхээр хаан хүн гэдэг бол сайн эр хүн, эрхэм сайн хүн, эдгээрийг бүгднийг одоо бүрдүүлсэн цогц хүнийг л хаан хүн гэж нэрлэдэг. Түрүүн тэр чимэд очир хэллээ. Энэ муу эр хүний муу шинжүүдээс салахын тулд хамгийн нэгдүгürt Монгол хүний 9 эрдмийг эзэмшдэг. Дараа нь эр хүн болох 10 эрдмийг эзэмшдэг. Дараа нь эцэг хүн болох 6 эрдмийг эзэмшдэг. Ингээд эрхэм сайн эр хүний тэр бүх 10 хэдэн шинжийг эзэмшдэг. Ингэсний дараа хаан 73 сууханд осорчиж хаан хүн болж. Үгүй энэ олон юм чи эзэмшчээж болж штэ. Зүгээр нэг буруу зүг аргаар улс төрийн эрх мэдэлд очихоор хаан биш вэ л да. Тэ. Тэгээ энэ ухаанаараа улсаа өмөрдөг, ухаанаараа улсаа хөгжүүлдэг, ухаанаараа улсаа авч явдаг. Гэтэл өнөөдөр бид нар яаж вэ? Улсыг эдээр засах гэж оролдож байна. Зэвсэг техникээр цэрэг айрмаар засах гэж оролдож байна. Явахгүй штэ. Тэр тусмаа өнөөдөр би бол энэ эр цэргийн баярын өдөр бол энэ цэрэг айрмаар засахгүй юм байна. Өнөөдөр цэрэг айрмаар засна гэвэл урд хөрш чинь өнөөдөр цэрэг айрмынхаа бие бүрэлдэхүүнийг 30 сая болгох гээд ажиллаж байна. Энэ хойд хөрш чинь ямар амар социализмын үеийн зөвлөбөт улсад байсан тэр цүмийн зэвсгүүд тэр чигээр байж байна. Өнөөдөр Америк, НАТО айгаад Оросын эсрэг хөдөлж чадахгүй. Одоо Украины тэр юунуудыг авахд яагаад ч их дэлхийг эсэргүүцэж чадахгүй ийм хүчрэг болц. Тэгэхээр бид нар бол зэвсэг техникээр өнөөдөр энэ Монголыг өмөрнө гэвэл гонж болж байгаа байхгүй. Авч явна хөгжүүлнэ гэвэл бүр гонж. Тэгээд цэрэг айрам бүр бүтэхгүй. Тэгээд Монгол хөвгүүд чинь эмэгтэй хүн шиг нарийнхан бэлхүүстэй шутан бөхстэй шуун жижигтэй болж байгаа үед бол сод шүрмсгүй шахуу болж байгаа үед бол энэ Монголын цэрэг айрмаар Монголыг аварна гэж байхгүй. Энэ зүгээр инээдмий. Одоо бид нар хүссэн үсээг ухаанаар аварна. Зөв үнэн шударга ариунаар аварна.
бүсгүүчүүд ингэж ярьдаг л та ямар эрэгтэй хүн таанд одоо таалагддаг вэ гэл ер нь бол бүсгүүчүүдийн нэг яриадаг штэ тий. Тэгэхээр за нэгдүгээрт бол соёлтой, эмэгтэй хүнтэй харьцахтай, харьцааны соёлтой, за ухамсартай, боловсралтай тэр хүний л одоо эрэгтэй, ухаантай, мундаг хүн гэж ярьдаг гэж бүсгүүчүүдийн тийм яриа байдаг л та. Тэгэхээр таны бодлоор яг за хэдийгээр боловсрал дээд сургууль төгссөн хэдий ч гэсэн эмэгтэй хүнтэй харьцахтай, харьцааны соёл одоо чадвар муутай хүмүүс бас байдаг л та. Тэгэхээр энэнийг одоо яг ямар ирэх вэ? Гэхдээ энэ одоо харилцаа, марилцаа, эсвэл боловсон гэл эн чинь бол зүгээр л энэ цагийн явдал. Энэ цагийн энэ суурин иргэншил дотор, энэ битүү байшин дотор байдаг шалгуур байхгүй. А гэтэл байшингаас гарыг. Эх орон тусгаар тогтнол, эрх чөлөө, үндэстэн оршин тогтхоо мөхөх үү гэдэг энэ асуудлын талбар дээр бол энэ боловсон энэ чинь ямар ч хэрэгцээ байна. Тий. 13 дугаар зуунд энэ маркетинг менежмент чинь 13 дугаар зууны Монголд байсан байна. 13 дугаар зуунд одоо нийгмийн их ухаалаг сэхэлэг хэсэгтэй зон ард ил ард гэж ярьдаг. Ил ардын төвшөнд хийсэн 500 хүнд хийсэн судалгаанаас бол тэр 500 эмэгтэй бол 100% эрэгтэй хүний ямар чанарыг үнэлдэг вэ гэсэн чинь ухаалаг чанар гэсэн ба. Ухаантай чанар. Гэсэн одоо бол яаж вэ? Тэр боловсон харьцаатай марцаатай инээ тэр одоо зарим нь бол сая 90-ад оны ихэнх үеийн tur бол одоо гүндүүгүү чанар инээ тэр. Тэгж ярьдаг шүү дээ. Гүндүүгүү чанараар эх орноо өмөрнө гэж байхгүй, хамгаална гэж байхгүй. Эр хүний үндсэн үүрэг юу юм? Өрх гэрээ үр хүүхдээ удам угсаага сүргээ улс гэрээ хамгаалахад шүү. Хамгаалахад. Авч явахад оршдог. Түүнээс биш тэр найлынхаа наацаад эн чинь бол суурин иргэншлийн дэ шалдар үлдэр ирчүүдийг ярьдаг асуудал. Тэгэхээр тэр цэцмэ манай Монгол шиг өнөөдөр мөххүү сэххүү ийм үндэстэн оршихуугүй юу гэдэг, улс оршихуугүй юу гэдэг зах зээл ирмэг дээр ирсэн хувьд бол ирчүүд нь хурслагдаж, ирлэгдэж, амьдрах тэр уран улсаа өмөрч авч явах тэр уран бадарч гарч ирэхгүй бол эн чинь хідэн эмэгтэйчүүд яаж тийчихнэ дийлэхгүй шүү дээ. Ойлгомжтой. Энд чинь байгалийнхаа хуулиар ирчүүдийн тархинд ухаанд тэр уужим одоо дуун төртөл гардаг шүү дээ. Эр хүний тархинд нь эргэх дэлхийн ухаанд нь багтдаг энэ төр гэж. Гэхдээ тийм Монгол ирчүүдийн 13 дугаар зууны Чингис хаанд чинь энэ тархинд нь зүрхэнд нь эргэх дэлхий биш энэ эргэх орчлон бүхэлдээ багтчихсан. Тийм учраас миний хэлээд байдаг орчлонгийн энтэй сэтгэж дэлхийн энтэй амьдарч исэн юм байна бидний эцэгтэй. Өнөөдөр бид нар шиг амбицны энтэй сэтгэж аягны онх нэрийн энтэй аяг тавг хоолны энтэй амьдраагүй юм байна. Тэгээ Монгол ирчүүд бол үнэхээр том байж, сэтгэхүйн хувьд том байж, тархины хувьд том байж, мэдлэг оюун ухааны хувьд том байж, үйл хэрэг зориг хүч чадал тамир тингээ бүх юмараа том байсан. Одоо бол дэндүү жижигэрчээд байна шүү дээ. Тэгээ хүүхнүүдэд таалагдах төдий тийм л жижигхэн аягны хонх нарын төвшний юм яриа суудаг болсон байна шүү. Тэгээ ярьж байгаа юм нь энэ харалт одоо төв захаасаа гисүүлээд энэ засаг төд байгаа ирчүүд юу ярьж байна? Зам ярьж байна, гүүр ярьж байна, байшин ярьж байна, метро ярьж байна. Хүн ярихгүй байна, улс үндэстэн ярихгүй байна. Улс үндэстэн тусгаар тогтнол ярихгүй байна. Ард түмний зовлонтой, жаргалтай асуудал ярихгүй байна эдгээр. Тэгээ ийм ямар ч хаан ухаан байх. Тэр Монгол хүний 9 эрдэм, эр хүний 10 эрдэм, эцэг хүний 6 эрдэм, хаан 73 суухан, хаан 35 эрдэм, эцгийн 35 эрдэм дотор ч дандаа агуу юмнууд байдаг. Маш агуу юмнууд байдаг. Энийг бид нар тэр Монгол хаан 73 суухан баримтат киногоор гаргаад тавьдсан байна. Үнэнхээр агуу. Эдний ярьдаг шиг энэ эдээр засаглах бол явахгүй шүү дээ. Хүнээ эхлээд засгал. Хүнээ засгал зөв үнэн шударга ариун болов. Тэрний дараа эд материал аяндаа бий бол. Яг үнэн үг чинь тий. Тэр Монгол Суу ухааны Монокол Академи одоогоос яг хэдэн жилийн өмнө байгуулагдсан бэ? Энэ тухаас үзэгчтэй. Таныг бол хүн болгон зурагтаар мэддэг штэ тий. Бат отхон ярьж байна. Энэ хүний яриа бол маш хэрэгтэй, амьдрал хэрэгтэй яриануудыг ярьдаг гэж ярина. Зарим хүмүүс бол эсэргүүцэж за энэ хүн бол тэг бидний бодож байгаас өөр юм яриад байна гэдэг ч юм уу. Ер нь хүн болгоно нэг өөр өөрсдийн гэсэн бодолтой учраас манай академи байгуулагдаад 2009 оны 3 сарын 5-нд байгуулагдсан. Одоо яг 5 жил болж байна. 5 жил болсон гэхэд бид нар бол энэ Монгол улс үндэстэнд эдний энэ соён гэгээрэхэд өв түүх соёл руугаа эргэж ороход Монгол гэдэг үнэлэмж сэргэхэд, Монгол гэдэг сэтгэхгүй ухамсар сэргэхэд бол бид нар 50 жилийн гавьяа байгуулсан гэж би бол дотроо бардам хэлж чаддаг. Энийгээч би 5 жилийн ой зориулсан түүхийн ном дээр бичиж байгаа. Тэ. Өнөөдөр Монголын шинжлэх ухааны академи 100 гаруй жилийн түүхтэй. Тэ юу хийсэн те? Тэгэд манай академи 5 жил. Тэгэд бид нар төрөөс гапиг гуугаагүй. Түмэн олноос гапиг гуугаагүй. Хинээс одоо юу ч гуугаагүй. Тэгээд бид нар өөрсдийнхөө чадлаар босгоод ирлээ. Хийлээ. Хийх хүн аргаа болдог, хийхгүй хүн шалтгаан болдог гэж бид нар болдгийм бэ гэдгийг Монголын ард түмэнд харуулж явж байгаа. Яг ухар мөчөд тэнгүүд бол энэ юмыг чинь ухаантай хүн ойлгодог байхгүй юу?
Энэ имийг ухаантай хүн ойлгодог, эх оронч сэтгэлтэй хүн ойлгодог. Монголын төлөө цогцлох зүрхтэй, Монголын төлөө сэтгэх тархитай хүмүүс ойлгодог болохоос нэг мөн ууж идчихэд тачаачаад явж идэг те шуналтангууд хар бэрднүүд ам дээр альвин тэрэн болцсон хүмүүс энийг ойлгодог юм л та. Тий. Сүнсэнд нь гэрэлтэй, тархинд нь гэрэлтэй, хайр инрэлтэй. Тархин зүрхэнд нь хайр инрэл, тархинд нь ухаан байдаг хүмүүс ойлгодог. Тэгээ тэд нар бол үнэн үгнээс хатуу үгнээс айдаг байхгүй, далчидаг байхгүй. Үнэн үгийг сонсч чаддгүй. Монголын ардын сайхан зүрч зүг. Үнэн үг хэлсэн үнд хүн өшөөтөө, өхөр унсан үнд нохоо өшөөтөө гэж. Бас монгол суухан ингэж сургадаг. Харсаар атлаа хэлэхгүй бол хамгаас хатуу дайсан ч юм уу. Хараагүй атлаа хэлээд байвал хамгийн дотн хамт ч юм уу гэж. Бас монгол ардын сайхан сургаал үгүй. Инээсэн бүхэн нөхөр биш, ууралсан бүхэн дайсан биш гэж. Би Монгол улс үндэстнийг анд нөхөр нь тий одоо найз нь дэм тусаа өгдөг хамтрагч нь тий би энэ Монгол хүнийхээ хувьд би энийг хэлэхгүйгээр би нэг өдөрт сууж чадахгүй, твчиж чадахгүй. Тэгээд хэлсний гавьяагаар ч олон монголчууд ойлгож эхэллээ. Ойлгож эхэлж байна. Тэгтээ яагач вэ? Өнөөдөр өөр Монголд яваад оч, хөх нуурын Монголд яваад оч, уугар Шинжааны Монголд яваад оч. Энэ монгол сууханаас чи эзэмшчихэд өөдөөс зүгээр А үсэг Б үсэг гэдэг шиг өөдөөс лекц уншиж байна. Тэгэхэд манай монголчууд юу хийж байна? Юу ч чи телевизээр сонсцоход энэ гоё юм ярьдаг, энэ гоё юм шүү гэчихэд чихрийн чихнийхээ гижгийг дарчаал хайчиж байна. Тэгэхэд цаан чин эзэмшээд шинжлэх ухааны мэдлэгээс илүү эзэмшээд амьдралдаа хэрэглээ явж байна. Монголчууд ийм л худлаа л гэдэг байна. Бүх юм дээр худлаа байдаг, эх орондоо худлаа байдаг, өөртөө худлаа байдаг, үндэстэндээ худлаа байдаг. Хизээ энэ худлаа байдлаасаа салах юм бэ монголчууд? Хизээ үнэн болох юм, хизээ зөв болох юм. Тэр болтол нь дуурна, тэр болтол нь хийн, ярина. Баттхан эцсийн амьсгалаа хураан ураатлал би энийг хийх болно, хэлэх болно, ярих болно. Хин юу гэж хэлэхээс би айх юм алга, далчих юм алга. Энэ бол таны бодол. Тэгээч Монгол ардын сайхан сургаал үгүй. Уулын чиний харыг туулан чиний цагаан дийлдэг гэж. Үннээр явбал үхэр тэргээр туулайг үздэг гэж. Энэ өнөөдөр энэ авилагчид, бовлхаа нар, хулгайч нар, магбийн толгойлогч нар Монголын улс төрд орцсон монголоор тоглоод байж. Эдгээр уулын чиний хар байгаа нь үнэн. Гэхдээ Манакул актем гэдэг туулан чиний цагаан байхад хизээ нэгэн цагт ялалтын мөчөд тэр цагаан дийлдэг гэдгийг л би амьдралаас дэндүү сайн мэдчихэж авсан. Тийм учраас энэ ганц миний бодол биш, энэ манай академийн бодол, энэ үннийг эрэлхийлдэг, зөвийг эрэлхийлдэг, Монгол улс үндэстнийхээ төлөө цоглох зөрчтэй бүх хүмүүс энэ одоо үг, санаа, бодол гэж би бодож байгаа. За Баттхан бол таны хувьд юм өөрийнхөө бүртээ зүр сэтгэлтэй байдаг тэр зүйлээ бол маш нээж ярилаа л да. Тэгэхээр суу ухаан танхимын дараагаа чимэд очир танаас асуумаар байна л да. Ер нь бид 21-р зууны залуусаа. За яг Монгол хаан ухааны талаар бол өнөөдөр бид гурав ярилцаад байна тий. Тэгэхээр таны бодлоор ер нь одоо яг энэ улс төрийг удирдах байгаа Монголын энэ тий эрхмүүд таны нүдээр ер нь нэг таны л бодол тий энэ ямар байна? Ер нь Монгол ирчүүд ер нь ямар байгаасаа гэж та боддөг юм? Яг нь ер нь бол түрүү ярьсан те гэрээ засаад гэдэг. Тэгэхээр одоо гэрээ засаад төрөө засч байгаа хүмүүс гэдэг бол ер нь бол хаан хүмүүс гэсэн үг шүү дээ. Хаан хүмүүс гэж чи одоогийн усын хурлын гишүүд, байнгын газрын гишүүд энэ төрийг удирдах байгаа хүмүүс маань ер нь бол хаан хүмүүсээ гэсэн ойлголттой. Тэгэхээр энэ хаан хүмүүс одоо энэ улсыг удирдах энэ ухааныг ямар ч гэсэн эзэмших ёстой гэсэн үг байхгүй юу? Одоо боловсруулаар бол дээд сургуулийн зүгээр нэг мэрэгжил эзэмшсэн юм уу тэрүүгээр боловсралтай гэж яригдж байна. Гэтэл энэ амьдралын ухаан, энэ амьдралыг авч явдаг ухаан, энэ амьдралыг гэгэрлэр авч явдаг энэ ухааныг тэр улсыг удирдах байгаа хүмүүс нь мэдэхгүй. Тэр эцсээс хүнтэй ажиллаж байгаа. Тэр эд материалаар хүнийг удирдах гээд байна гэд одоо барууныхны орж ирсэн тэр одоо мэдлэгээр бид нар чинь тархиа угаалгацсан өөрсдөө байна гэж явж штэ. Гэтэл Монгол хүн чинь эхлээд хүнтэйг ажилладаг, хүнээ засдаг. Улс орноо авч явахын тулд хамгийн түрүүнд хүнийг игээрүүлдэг гэдэг нь хамгийн чухал юм байна. Тэгэхээр энийг эзэмшхийн тулд энэ хаан 73 суухан зайлшгүй эзэмшсэн байх ёстой гэж байгаа байхгүй. Тийм учраас Монгол суухан хэлдэг улсыг байгуулахын тулд гэрийн онолоор байгуулдаг. Тэр гэрийн онол гэдэг нь тэр орон зай бий болгож байгаа. Одоо хэл хязгаар бүгд орно тий. Тэгээ гэрийн онолоор усаа байгуулад уйлгын онолоор ахуйгаа бүрдүүлнэ. Тэгээд моны онолоор хүн ардаг гэгэрүүлнэ. Тэгэхээр мон гэдэг үг чинь гэгэрүүлдэг онол байхгүй. Ерөөсөө улсыг засахын одоо эхлэл нь үндэс нь уул сайхан байхын үндэс нь ард түмэн засагдах хэрэгтэй. Ард түмэн засахын тулд ард түмнийг гэгэрүүлэх хэрэгтэй. Ард түмнийг гэгэрүүлнэ гэдэг чинь зөв үнэн шудраг ариунд сургах хэрэгтэй. Зөв үнэн шудраг ариун аргаар амьдруулж сургах хэрэгтэй. Ингэчих юм бол улс засагдчихдаг. Тэгээд 13 дугаар зуунд бол одоо арабууд гайхсан биш. Энэ Чингисийн байгуулсан Монгол улс яагаад ийм хууль ёсыг дээдэлдэг? Яагаад ийм өндөр ёс суртахуунтай?
Яагаад ийм мундаг улс болчих вэ? Тэгээ тагнуулуудаа оюуны тагнуулуудаа явуулаад тэд нар нь очоод тэгээ 17 настай хүүд том алтан цар бариулаад их Монгол улсын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл явуулсан. Хинч булаагаагүй, хинч дээрэмдээгүй, хинч хохироогүй. Дараагаар нь өрний дорны эрдэмтэд нийлж хагаад энэ монголчууд яагаад ийм хурдан хүчрэхэг, яагаад ийм мундаг болчих вэ гэд шалгахын тулд, нотлохын тулд 18 настай жирэмсэн эмэгтэйд нэг морь хөтлүүлээд моринд насар хэмжээний алт ачиж өгөөд их Монгол улсын урд хязгаараас хойд хязгаар хүртэл явуулсан. Хинч булаагаагүй, хинч дээрэмдээгүй бүх хүн тусалсан. Ингээд энэ Чингисийн байгуулсан энэ Монгол улс чинь үнэхээр төвшчөрсөн юм байна. Үнэхээр ард түмэн зөв үнийн шударга ариун амьдардаг, ёс суртахуун өндөртөө, хууль ёсоо дээдэлдэг, тэнгэр газрын хуулиа мэддэг, энэ төрд ёсныхоо зарлиг тушаалыг дагдаг, мөрдөг. Эн чинь ямар агуу улсыг байгуулсан. Тэгээд энэ улсыг яаж байгуулав гэд хааны ордны номын санд байдаг төр ёсыг төрийг барьдаг тэр онлууд, тэр мэдлгүүдийг бичсэн тэр судруудыг хулгайлаад байгаа юм. Одоо 2 жилийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч тэнд очиход оруулаад одоо ч Монгол хүнийг оруулдаг. Тэгээ харин би хазуулж би нэг хүнээс сонсон. Монголоос гараад Германд очиж герман хүнтэй суудсан эмэгтэйгээс хүү төрөөд тэр хүүг нь одоо Германы иргэншилтэй. Тэр хүүг арабад авчиж тэр одоо өргөөр номын ордон руу оруулж судалгаа хийлгүүлэх гэж байна гэж. Монгол хүнд бол хаалттай. Тэгээ бид нар одоо ингээд түүхийн үннийг гаргаж ир тавих цаг бас. Чингис хаан гэдэг чинь те энэ ухааны хаанаас гадна гэгэрлийн хаан байсан. Тэр зөв үнэн шударга ариуны хаан байсан. Чингис хаан өөрийгөө шүүмжилсэн хүнд гавьяа шагнал өгөөд алан тушаал ахиул зэрэг хэрэгмж ахиулдаг байсан. Гэхдээ өнөөдөр Монголын төрөөс тийм хүн олдох уу? Өөрийгөө магтсан долдоолсон бэлдуучилсан хүмүүст ийг дээшээ явдаг болохоос өөрийн шүүмжилсэн хүнийг хизээч дээш нь гаргахгүй шүү. Тэгээ энэ Монголын төр гэдэг чинь энэ гэгэрсэн ард түмнийг хэлдэг. Тэр гэгэрсэн ард түмний амьдралаас гарч байгаа зөв үнэн шударга ариуныг төр гэдэг болохоос биш. Энэ буруу зүрх аргаар эрх мэдэлд хүрсэн энэ эрх мэдэлтнүүдийг төр гэдэг үлдээ. Тэгээ төр бол одоо энэ өөрсдөө төр гэж бодоод байгаа энэ их хурлын гишүүд сайд дарга нар эдгээр одоо жоохон ичмээр биш үү? Ер нь яаж тэр ард түмнийг гэгэрүүлдэг юм? Өөрсдөө яаж гэгэрдэг? Ухааны оргилд яаж үлдэн гэдгийг энэ Монгол хаадын түүх гэдэг чинь дэлхийд гайхагдсан түүх. Хүлээн зөвшөөрөгдсөн түүх. Энэ агуу түүгээс суралцахгүй тэр Америкийн жолгон мапийн толгойлогч булаан дээрэмдэгчдийн түүхээс суралцаад одоо энэ Монгол улсыг энүүгээр засна гэж байгаа бол гонжил байхгүй. Өнгөрсөн онд Дээдлэх эр хүн гээд кино, баримтат кино танаа яг Моноколоос академиас гаргаж хийсэн кино байгаа тий. Тэгэхээр энэ кинонд бол яг энэ Монгол одоо хаан ухааны тухай өгүүлсэн кино гэж ойлгож болно үстэй тий. Бид нар нодлон Дээдлэх эр хүн гэж баримт кино хийсэн, бас лекц хийсэн, телевизийн нэвтрүүлгүүд хийсэн. Дээдлэх эр хүн гэдэг нь юу гэсэн гэхээр Монгол өрх гэрүүд хоймортой залах дээдлэх эр хүнтэйтэй өөдөө дэшээ байсан. Монгол улс хоймроо залах дээдлэх эр хүнтэйтэй өөдөө дэшээ байсан. Монгол төр хоймроо залах дээдлэх эр хүнтэйтэй өөдөө дэшээ байсан. Эр хүн гэж хин, дээдлэх эр хүн гэж хин, хэнийг монголчууд дээдлж улсынхаа гэрийнхэн төрийнхөө хоймор залдаг байсан гэдгийг гаргаж тавьсан л да. Энэ жил бол хаан ухаан гэж юу юм бэ? Хаан ухаанаар улсыг яаж засаж исэн? Жишээ нь одоо Монгол улсыг засахад Монгол хаадын гүйцэтгсэн 4 том үүрэг байдаг. Нэгдүгээрт нь оюун ухаанаар засаглагч үүрэг. Хоёрдугаарт нь зөнгөөр засаглагч, зөн гэгэрлэр засаглагч үүрэг. Гуравдугаарт тусгаар тогтнолоор засаглагч үүрэг. Дөрөвдүгээрт нь улс гэрийн дотор байгаа устгаж хавьял зохиолтой устгадаг үүрэг. Энэ дөрвөр. Тэгээ энэ засдаг улсыг засдаг үүргүүд дотор нь оюун ухаанаар засна, зөн гэгэрлэр засна, тусгаар тогтнолоор засна. Дандаа гэрэлтэй гэгээтэй сайн сайхан зөв үнэн шударга ариун зүйлээр засаж байгаа болохоос эдээр засна гэж нэгч байхгүй. Эрх мэдлэр засна гэж байхгүй. Авилгал гээл хавлаар засна гэж байхгүй. Хувилдаанаар засна гэж байхгүй. Тэгээ энэ ухааны чинь энэ чинь том төр барихан онол, төр барихан том эрдэм ухаан мэдлгүүд байгаа байхгүй. Энийг өнөөдөр дэлхийн ямар ч алдартай их сургууль заахгүй. Ямар ч алдартай Нобелийн шагналтыг ярихгүй, мэдэхгүй. Удирдлагын академи заахгүй. Төрд сууж байгаа хэн ч мэдэхгүй. Гэхдээ одоо тэгээ гаргаад тавиад өглөө мэдлэлтэй энийг сурал та, ашиглал та. Тэр ухаалаг төрийг байгуулах гэж байгаа тэр Монгол улсын ерөнхийлөгч номер 1 энэ гишүүдээ сайд дарганараа дагуулад энд суралцал та. Манай академи дээр ирээд сургалт авал та. Тэ? Үнэхээр шудраг ерөнхийлөгч төрийн тэргүүн гэдэг бол ийм гэрэлтэй гэгээтэй зөв юмыг олж хараад сэрж мэдрээд энэ лүү төрийнхөө түшээдийг төрийнхөө сайд дарга нарыг дагуулад хөтэлдэг хүнийг л хэлнэ шин. Ард түмнээ дагуулад хөтэлдэг хүнийг л төрийн тэргүүн гэж хэлнэ шин. Манай академи дээр ирэх юм бол бид нар эрд тулах 23 ухаанаас гадна
Хаан 35 эрдэм. Их засгийн 35 эрдэм. Хаан 73 суухан. Цаашдвал их Чингис ухааныг зааж өгье. Сонирхсан хүн яг танай академид холбогдоод би танаа яг энтэй сургалтанд хамрагдмаар байна гэд хувь хүмүүсээс холбогдвол хэр боломжтой гэдэг юм болоо. Манайх нээлттэй. Тэртээ дэргүү манай академи чинь төрийн бас байгууллага. Энэ байгууллагын статусын дээр улсын бүртгэлээс авсан статусын дээр нийгэмд үйлчлэх гэж байна. Тэр л үүргээ бид нар гүйцэтгэсээр ирсэн. Нийгэмд үйлчлэсээр ирсэн. Хинч энийг эзэмшээ, сурыг, өөрийгөө засыг, гэрээ засыг, улсаа засыг, төрөө төвчдгийг гэсэн хинт ч манайх нээлттэй. Манайх гишүүн илсүүлдэг, гишүүдтэй сургалтаа заадаг. Тэр гишүүний ажиллах журам байдаг. Тэр журамтай танилцаад энэ журмыг дагаж мөрдөж ажиллаж чадна гэсэн хүмүүс бол өөрсдөө гишүүнээр илсээд урт хугацааны сургалтанд сууж болдог. Тэр урт хугацааны сургалт нь яг хичээлийн жилээр, их сургуулийн хичээлийн жил 9 сарын 1-ээс 6 сарын 30 хүртэл хагас өдөр болгон өглөө зөвхөн 9-өөс 12 цагт л хийнэ. 7 хоногт 3 цагийг өөртөө зарцуулж. Хажуугаар нь хүмүүс бол сүүлийн үед танаа энэ урт хугацааны сургалтанд хамрагч чадахгүй байна. Хөдөө орон нутгаас явдаг. Тийм учраас богино хугацааны сургалт хийж өгөөч гэх. Тэгээ бид нар одоо энэ 4 сарын 10-аар зөвхөн хагасаа бүтсэн өдөр эрт толох ухааныг ингээд багцалсан тийм төрөвчлсэн сургалтуудыг бас хийж өгөхгүй байж байна л да. Тэгээд суралцъя гэсэн хинт ч бид нар манай академийн утас 70114698 гэсэн утсаар холбогдоод бүртгүүлээд хинт ч нээлттэй. За тэгэхээр манай нэвтрүүлгийн цаг бас өндөрлөгт өгч байгаа учраас энэ юуныхаа соён гэгэрүүлэх ажил хийгдэж танах жил болгон хийдэг штэ тий. Тэгэхээр 3 сарын 23-нд болох гэж байгаа энэ үн төлбөргүй лекцийнхаа талаараас үзэгчтэй танилцуулаад нэвтрүүлгээ өндөрлөе. Лекц хэдэн цагийн юутай хугацаатай вэ? Лекц бол 14 цагт эхлээд 16 цагт дуусна. 2 цаг. Яг цагтаа эхэлнэ. Яг цагтаа дуусна. Манай ер нь академийн зохион байгуулж байгаа бүх үйл ажиллагаа яг цагтаа эхлээд цагтаа дуусдаг. Одоо тийм учраас бол олон нийт бол манайхыг яг цагаа барьдгийг мэддэг учраас эрт ирээд орчдөг. Тэгээ бид нар яг 14:00-д эхэлнэ. Яагаад гэвэл цаг хугацаа өнгөрүүл бизнесийн байгууллагч мөнгө нэгдэг. Бидэрт бол илүү төлөх мөнгө байхгүй. Түмэн олондоо гэж заавал бид нар энийг те өнөөдөр зах зээлийн гэдэг чинь бүх юмыг үнэтэй болгоцсон. Эсвэргээр бид нар харин Монгол улс үндэстний төлөө энийг хийж байгаа учраас бид нар ямар ч ашиг, ямар улс төрийн эдийн засгийн бизнесийн ямар нэгэн ашиг хардггүй тийм учраас үн төлбөргүй хийж байгаа. Энэ боломжийг Монгол ирчүүд маань, хөвгүүд маань, залуучууд маань одоо ирж ашиглаад энэ боломжийг ашиглаад лекцэнд суугаад өөрийгөө ямар байлгах ёстой. Гэртээ хэн байх ёстой, эр нөхөрт хань ижилтэй өрөвхтэй хэн байх ёстой. Улс гэртээ хэн байх ёстой, төр засагтаа хэн байх ёстой гэдгээ мэдрээд энийг хэрэглүүл энэ монголчин хурдан дээшлэх гэдэг нь шүү дээ. Тийм учраас бид нар ингээд та бүхэнд боломж олгож байгаа шүү. Манай академийн олгож байгаа, манай хаан ухаан танхимын олгож байгаа боломжийг одоо ашиглаад ирж лекцэнд хамрагдвал тэр тусмаа Монгол улсын ерөнхийлөгч элбэгд орж төрийнхөө төвшөөдийг сайд дарга нараа дагуулж ирээд оролцуул тий. Бүрч сайн байна. Энэ Монголын төрд хэрэгтэй. Тий. Баттгонд ямар ч хэрэггүй. Манай академид ямар ч хэрэггүй. Төрд хэрэгтэй. Монголд хэрэгтэй. Монголын ард түмэн Монгол улс үндэстэнд хэрэгтэй. Тэр үн төлбөргүй хідэж гисэн хүний оюун ухаанд бол хамгийн их үнэтэй хувь нэмэр оруулах лекц гэж ойлгож болох. Тийм шүү дээ. Бид нар энэ хүний оюун ухаанд зүрхэнд сүнсэнд хөрөнгө оруулалт хийх гэж шүү дээ. Гэгэрлийн хөрөнгө оруулалт, ухааны хөрөнгө оруулалт, мэдлэгийн хөрөнгө оруулалт хийх. Тэгээ энийг бид нар энэ хэдийгээр зах зээлийн дээр гаргаад тавихад дэлхийд байхгүй. Ямар ч Нобелийн шагналтанд зааж мэдэхгүй, ямар ч их сургууль үнэтэй том их сургууль зааж чадахгүй ийм мэдлэгийг гаргаж тавих гэж байгаа гэдэг утгаараа хамгийн үнэлшгүй их үнэтэй эрдэм ухаан ч гэсэн Монголоо бодоод үнгүү гэж шүү дээ. За баярлалаа, сайхан ярилцлагыг өрнүүлсэнд та хоёрт ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа, танаа хамт олон ч гэсэн өндөр амжилт хүсье. За эрхэм үзэгчтэй ярилцах цаг үүгээр өндөрлөж байна. Тэгэхээр өнөөдөр бол эр цэргийн баярын өдрөө. Тэгэхээр үүнтэй холбогдуулан бид та бүхэндээ бас хүндтэй зочдыг студидтэй урьж авчирч халуун яриа өрнүүллээ. Тэгээ Монгол хаан ухааны тухай бас дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн авсан бах гэж бодож байна. Өнөөдрийн ярилцлагын зочноор Монгол суу ухааны Монокол академи ерөнхий доктор Батотхон, за суу ухаан танхимын дарга Чимэд Очир нар оролцлоо. Анхаарлаа хандуулж бидэнтэй хамт байсан үзэгчтэй баярлалаа. Баяртай.